подкастын төгсгөл тантай нэг зүйлийн тухай ярмаар байна. Хүн болгон амжилттай байх хэрэгтэй юм. Бүх хүн одоо хүнийг амжилттай авал, амжилтанд хүр. Бүр ингээд бусад хүний өмнө заавал амжилттай байх хэрэгтэй юм шиг. Тэгээ бүр дээрэс нь энийг бодиттой болгохын тулд гадаад яв. Гадаад явж сур. Гадаад явбал бүх юм болчихж байгаа юм шиг. Тэгэхээр та энэ дээр юу нэг үгж боддог. Тийм. Миний үгнээс бас тэгж сонсогдож байж магадгүй. Амжилт гэдэг үг жинхэнэ утгаар аз жаргал гэдэг утгыг бас жинхэнэ утгаар нь ойлгодог. Аз жаргалтай гэдэг бол машинтай хаустай болохыг хэлэх юм уу? Өөрөө сайхан өндөр өтгөн сайхан гэр бүлтэй ингээд сайхан өөрийнхөө дуртай юмыг хийгээ явахыг аз жаргал гэх юм уу гэдэг шиг л амжилтын эзэн болно гэдэг бол яг ингээд шат чатараа явдаг. Шат чатараа явж хаад амьдралынхаа төгсгөлд одоо Маслоуи онол гэж байдаг ш. Эхлээд өөрийнхөө хэрэгцээг хангаад явъя. Дуртай мэрэгчлэрээ дуртай их сургуультай орлоо гэдэг бол энэ амжилт баггүй. Энэ сургуулиа төгсөх ёстой гэж хагаад төгсөж байгаа нь амжилт. Тэгээд би дуртай энэ чиглэлийн компанид орох ёстой. Ажилдаа орох энэ амжилт баггүй. Гэх маягаар амьдралынхаа үе шат болгонд тавиад байгаа зорилгоудаа биелүүлээд жоохон ч гэсэн зорилготой тавиад яваад хахад болдог. Монголын анхны мэрэгжлийн чиг баримжаа олгох бие инженеринг подкаст. Санаачлан хэрэгжүүлэгч Эрдэнэс үйлдвэр технологийн парк.